Зохиолч Тогтох баярын хонгор зул. Бүүвэ. Сэн сэмхэн алслан одох нэмгэн цагаан сэмжин өвөл хөх тэнгэрийг угалц мэт чимэглэж тэр жигтэй байгаль эхийн гараар бүтсэн үл давтагдах нэгэн уран зураг мэт харвч ханшгүй. Дөрүүхэн халуун шаттал төвнөж байсан хурц нарны шаргал туяаны сүүлж нэг л мэдгэд уулын цаагуур далдран бүрэнхий нөмөрхөд тагтан дээр тамхи татан зогссон ир уртаар санаа алдаад гэртээ орлоо. Ханийн цэнхэр, ногоон, улбар шар өнгөөр хичээнгүйлэн чимгэлсэн, эцэг эхийн сэтгэл шингэсэн тохилог хөөхөн хүүхдийн өрөөний хувцсны шүүгээний өмнө залууфтар эмэгтэй сүгрэн суугаад хажуудаа тавьсан чамдаамд гунигтайхан хувцас ихэнхийн. Тоглоом шиг өхөөрдөм жаахан хантааз өмд цамт сэлтийг эвтэйхэн ихэж байснаа гинэт нүүрэндээ наагаад доошо тонгойн чимээг уулчглоо. Мөрн ялгүй чичрэн мэгших чимээ гарахыг үзвэл тэр уйлж байгаа нэлт. Наран шингэсэн тэнгэр шиг баргар царайлсан нөхөр нь эхнэрээ тайтгаруулах гэж эв хавгүйхэн үсийн нэлэн. За миний хөгшөөн битгий уйлал да. Одоо яа гэхэвдэ гих мөртлөө өөрийнх нь хоолоо зангирангаа алдна. Гэтэл гэрийнх нь хонх шууж иргэх мэт намуухан дугарахад эхнэр нь нулимсаа яаран арчиж үүд рүүгээ яарлаа. Ээжээ эмээ надад ийм гоё үүдэн дүүдэн авч өгсөн гэж хар үстэй, цовоо хар нүдтэй, тав орчим насны жаалхуу ээждээ өнгөрөн гайхуулна. Сүүлийн хэд хоногт томчууд нэг л өөр байхыг анзааралгүй. Хүн бүхэн өөрт нь урд урдынхаас илүү сайн хандах болсныг үл мэдэн ганцаараа хөөрцгөлхийг харах бүр эцэг эхийнхэн зүрх зүсэгдэх шиг. Өө тийм үү. Яста гоё машин байна. Миний хүү өлсөж гин үү? Ээж нь хүүгийнхээ дуртай банши хийсэн. Миний хүү гараа угаагаарай. Маргааш өглөө урд нь хараагүй танихгүй хүмүүс дагаад төрсөн гэрээсээ үрд явах гэж байгаагаа ч мэдэхгүй. Дуртай хоолоо амтрахын идэх хүүгээ эцэг эх нь царайдаа инээмсэглэлтэйч сэтгэлдээ нулимстай харан сууцгаана. Хүүн бомбор хацраа улайлган өнөөдөр болсон бүхнийг аав ээжтэй ярих гэж шулганана. Хүүн энэ гэрэнхээ наран билээ. Өдөржин ажиллаж ядарч ирээд гэртээ ороход тосон гүйж ирээд алив үнсээ гэж эгээл том хүн шиг хэвлүүн өгүүлээд хацраа өгдөг. ертөнцийн анхлуун гигэн бүхэн шингэсэн хацрын үнэрлэн илж тоонсон жаахан биеийн тэврэн өргөхөд хорвоогийн хамаг дулаан биедэн шингэх шиг таатай өөр юутаач зөөрлөмгүй жаргалтай. Аав ээжийнхээ амин эрдэнэ алаг хорвоод санаж сарваах ганц өрн тэдний жаргашгүй нар билээ. Тэр шүн аав ээж хоёр унтсангүй. Амнасаа хайртай эрдний өглөө сэрээд явуулна гэхээр цоромж хийж чадсангүй. Хий димийл хоёр талд санаа алдан хөрвөөж сэтгэлдээ бугших бүхнээ хэлж төвдөхгүй шаналцгаана. Нэг л мэдхэд үүрийн туяа өрөөг нь гийгүүлж битгий ирээсэ гэж түгшин хүлээсэн тэр цаг ойртжээ. Хаалганы хонх төгшүүртэй жингэнэж залуухан эрэгтэй эмэгтэй хоёр зовонгойрон инээмсэглсээр орж ирлээ. Цай уун хэсэг суугаад залуу нь "За ингээд хөдөлгөөтэй төвшөө маань бэлэн байгаа юу?" гэвэл эзэгтэй түрүүнээс хойш аяг дүүрээд байсан нулимсаа нууж арчин хувцлаж бэлдсэн хүүгээ дагуулад ирлээ. Аав нь харж үл төвдөх мэт газар ширтэн. "Аава, ээжээ, намайг аваач те" гэж чарлан дууг нь сонсож үл төвдөн чихээ таглан уйлах ихнэрээ нөхөр нь тэврэн харагдахад эрх хүний харамч нулимсны нэг тосол гялс хийтэл бөмбөр унлаа. Төрсөн эцэг ихэн штэ өгөхгүйгээд яалтай. Ингээд
аваад явах байсан бол яах гэж тэр үед хүүхдээ орхиод явсан юм. Миний хүүг асрамжийн газарт хайж авчхаад одоо яах гэж эргэж ирсэн юм бэ? Эхнэрийнхээ ийм цорхиран уйлахад нөхөр нь юу ч хариулж мэдсэнгүй. Цээж дүүрэн гомдол зүрхнээс нь чулуу дүүжилж ихсэн юм шиг таглажхаад үгч хэлж чадсангүй. Тээж төрүүлээгүй ч гэсэн шүн нойргүй хуурайлж өвдөгт нь тэрвэртэй эдгээсэн ээж нь би биз дээ. Тэр биш, би ээж нь. Тэр чинь миний хүү, миний хүү. Хүүгээ алдсан ээж гомдол тоёо мэгшин уйлна. 72 цагийн дараа ертөнцийн нөгөө бөөрөнд жаал хүү шин ээж аавынхаа бэлтгэсэн гоёмсог чимэглэлтэй өрөөнд орон дээрээ доош харан хөвтөөд ээжигээ сансандаа нүдээ бүлцээтэл уйлж байлаа. Шин ээж нь аргадах гэж дийлсэнгүй. Хэсэг оролдоо цөхөрсөн бололтой гараад явчихсан. Хүү бархиран уйлж байснаа чимээгүй болж чих 50 чагнаархвал хаана ихтэй. Их л ойрхоноос ээжийнх нь намуухан хоолой бүүэн дуу аялж байх нь тэрэ. Хоолойгоо сөйтөл уйлж ядарсан хүү ээжийнхээ бүүвэнд уяр нь тайвширч гэрийнх нь үнэр шингэсэн хүрэн бамбруу шиг тэврээд унтаад өглөө. Тэр цагт үрдээ гэж аялсан бүүвэн хичнээн орон зайг гатлан хүүтэн хүрснийг мэдхгүй ээж нь бүүвэн дууга аяархан аялсаар орчлонд өөр юугаарч үнэлшгүй эхийн хайр агуу билээ. зүрхнээсээ аял ээжийн бүүвэн намч надтай хаврын надны хороо